Гэр бүлийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2026 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан бөгөөд залуучууд, эмэгтэйчүүд, ах мэдүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Үүний нэг бол гарааны бизнес эрхлэгчид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стартап арга хэмжээ юм. Энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 30 сая төгрөгийг гарааны бизнес эрхлэгч залуучуудыг шалгаруулах стартап арга хэмжээнд зориулан батлаад байгаа бол орон нутгийн хөгжлийн сангаас мөн 30 сая төгрөгийг шилдэг гарааны бизнес эрхлэгч залуучуудад дэмжлэг болгон олгохоор шийдвэрлсэн нь шинэ санаа шилдэг бүтээлээр өрсөлдөж буй залуустай бодит дэмжлэг болж байгааг оролцогчид онцолж байна. Энэ удаа бид стартапад ажлын хувьцаа болон тамирын хувьцаар орж байгаа. Манайх одоогоор болохоор 6 хүнийг ажлын байраар хангаж байгаа. 6 хүнтэй гэхдээ яг ажлын байр гэхээс хамтарч ажиллах нэр ажиллаж явж байгаа. Тэгээ ховд эмэгтэй болохоор спорт төвчээр нөгөө хэвлэлтэй спорт төвчээр арай шинэлгээр орж ирж байгаа. Ажлын хувьцаар болохоор одоо яг ажиллаад 7 жил болж болохоор арай жоохон удаанаар явсан байгаа. Спорт төвчийн болохоор сүүлд 2 жилийн хугацаанд оруулж ирж байгаа. Тохиолдол хөрөмж маань одоогоор болохоор жоохон энгийн төвшөнд байгаа. Тэгэхэд энэ стартап авчих юм бол цаашаага үйлдвэрлэлээ илүү том болгоод өргөжүүлэх гэсэн сонирхолтой байгаа. Би өөрөө болохоор 2019 оноос хойш оролцож байгаа. Замд нь 21 он 25 онд л алхсан. Бусад жилүүд болохоор эхний жилүүд болохоор нөгөө яг үйлдвэр эхлэх байсан болохоор жоохон өөрөөр эхэлж явж байгаад тэгээд 22 оноос хойш яг ойдлороо ингээд дагнаад явсаар байгаа. Одоо сүүлийн жил дээр явж байна. Одоо цаашаа гэтээ дахиад надад 4 жил байна. 35 нас хүрэхтлээ. Урд нь хэмжигдэж байгаагүй ерөөхдөө бол дандаа яг өөрөө яг сайн өргөө ойлгуулж чаддгүй байсан болохоор тэгээд унаадсан байх гэж бод. Тэгээд жил ирэх тусам хөгжөөд одоо болохоор арай жоохон нээлттэй ярддаг болсон гэж бодож байгаа. За би энэ удаагийн стартап төсөлд бол анх удаа оролцож байна. Манай төсөл болохоор хөх тарины жигмэг үйлдвэрлэл, Lovers brand-ийн энэ төсөл. Бид нэр төслөө болохоор яг ховд аймагт яг үндсэн салбарыг нь байгуулад Улаанбаатар хотын салбарыг одоо салбар гэж явахаар байгуулж байгаа байхгүй. Тэгээ бидний ерөнхий төсөлд хэрэгтэй хөрөнгө бол яг 50 орчим сая төгрөг. Гэхдээ бид нар одоо нэг ч гэсэн зардлаа бас хэмнэхийн тулд энэ төслийн уралдаанд оролцож байгаа. Манай бүтээгдэхүүн бол ер нь худалдаанд гараад хагас жил болж байгаа. Худалдаанд гарахаас өмнө бид энэ бүтээгдэхүүнийг бараг жил хагас хөгжүүлсэн. Энэ бүтээгдэхүүн чинь одоо ямар ч химийн нэмэлт орохгүй, барьцлуулагч байхгүй. Бид нэр зүгээр л ямар ч глютенгүй хэдэн бүтээгдэхүүнийг яаж хооронд нь барьцлуулах вэ гэдгийг бараг жил хагас одоо судалсан байхгүй юу. Тэгээд бид нэр төслөө барьж очиод шууд CU дээр очисон. CU биднийг маш сайн дэмжсэн. Тэгээд бид нэр шууд эхний борлуулалтаа CU-гийн 550 салбараас эхэлсэн. Манай ерөнхий бүтээгдэхүүний нэр болохоор яг Lovers brand гэж боддог байхгүй. Одоо Lovers brand гэдэг чинь одоо эхнэр бит хоёрын бизнес л гэсэн үг л дээ. Тэгэхээр Lovers brand-ийн хөх тарины жигмэг гэдэг юм бол одоо ер нь гайгүй таньдаг болж байгаа хаад нэлээд л явж байна. Гол түүхий гэдэг нөгөө ховд аймгийн гурван сумаас усаадаг гэсэн шүү. Гол түүхий гэдэг чинь болохоор манайх ховд аймгийн үнж булганаас татдаг байхгүй. Одоо тэгэхээр одоо өнгөрсөн одоо энэ 6 сарын борлуулалтын дээр л бид нар үнж булганаас нийтдээ ер нь 30 гаруй сая төгрөгийн одоо тайраа гурил ер нь тэднийг татчих авсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо эндээс чинь тариа аваад тийшээ зөөгөөд тэнд угаагаад цэвэршүүлээд одоо CU-д бараа нийлүүлж байна гэдэг чинь ер нь хамгийн л өндөр шалгуурыг бид нар хангаж байгаа шүү дээ. Тэр болгонд нийцүүлэхийн тулд биднэрт тэр жижиг үе шат болгон дээр маш их зардал гардаг. Тэрийг хэрвээ ховдод авч ирэх юм бол ядаж тариа машинаас буулгаад зөөж байгаа хүний цайлан ховдод үлдэх юм. Ховд стартап орох хэмжээнд болохоор 10 шинжилгээр оролцож байгаа. Оюутгах баян гишүүн байна. За ховд аймагт ер нь бол брэнд яг ховд аймгийг санагдуулах брэнд бол байхгүй байна гэдэг үндснээрээс энэ санааг гаргаж ирсэн. Тэгээд стартапын тийм одоо энэ арга хэмжээнд бол хамгийн анх удаага оролцож байна. Чихрээ бол ерөөхдөө хийгээд 2 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээний борлуулалт хийгээд хэрэглэгчтэй болчихсон. За тэгээд ер нь л анх удаа оролцож үзэж байгаа хүний хувьд бол маш өрсөлдөөтэй болт юм байна. Үнэхээр ингэ бодог өнцгөөс бас ховдын хөх залуучуудын одоо бидний үеийн залуус болон дүнхүү гэж оюутан төгсөөд гарч иж байгаа залуучууд маань бас их одоо хараагүй хөндөгдөөгүй тийм санаануудыг бас их оруулж ирд юм байна. Бас ингээд вау гэмээр тийм зүйлүүд бас их ажиллаж байна. Тэгээд оролцож байгаад бас маш баяртай байна. Танай бүтээгдэхүүний онцлог юм. Манай бүтээгдэхүүний онцлог болохоор одоо бидний үеийн залуучууд бол тарины гурилыг тусдаа зурч бараг л иддэггүй. Эсвэл хатуу харуулыг бас нэг хийдгээ болсон. Тэгвэл одоо яг энэ мартагдаад байгаа зүйлийг яг нэг хоршуулаад яг ам чанарыг ингээд харуулад
Тэг ингээд шинэлэг технологиор л чихэр олгоод тэрийг маань одоо ингээд хүүхдчүүд нь хөшөөнчиж болно. Тийм таатай амтаар л ер нь уламжлалаа ингэж хавчуулт хийл зорж байгаа л гэсэн үг. Би өөрөө технологичоор ажиллаж байгаа. Би болохоор яг шинжлэх ухааны технологийн сургуулийн хүнсний технологичоор төгссөн. Тэгээ яг анх ирж байхдаа бол ховдын аруулсан чихрийг бол сонсч ирсэн үхээс би юу идэж үзэж байгаагүй. Тэгээд ер нь бол бас энэ талаар бас ингэж яагаад цааш хөгжиж чадахгүй байна те, энийг яагаад ингэж илүү хөгжүүлж болохгүй гэдэг талаас нь хараад л ер нь 2 жилийн хугацаанд үйлдвэрлэлий болж байгаа. Эсдэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа гарааны бизнес эрхлэгч залуучуудыг шалгаруулах стартап ховд 2026 арга хэмжээ энэ жилийн тухайд 4-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. 3 өдрийн сургалтанд сууж гарааны бизнесийн мэдлэгээ дээшлүүлсэн залуус шин санаа, шилдэг бүтээлээр өрсөлдөх эцсийн шалгаруулалтанд орж байна. За энэ жилийг ер нь яамнаас хөдөлмөр эрхлэх жил болгон зарласан. Энийхээ хүрээнд одоо нөгөө жил болгон хэрэгжүүлдэг хөдөлмөр арга хэмжээг хэрэгжүүлээ явж байгаа. Мөн стартап арга хэмжээ өнгөрсөн жилээс хойш одоо нэмэгдээд 15 сая нэг бизнес эрхлэгч багт маань ингээд энэ жил 30 сая төгрөг бол хөдөлмөр хэмжээсээр бол батлагдсан байгаа. Мөн аймаг орнотоос бас залуучуудад одоо жил болгон ховд аймагт дэмжиж явдаг. Энийхээ хүрээнд энэ жил бас орон нутгийн сангаас 30 сая төгрөг нийтдээ 60 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг бол одоо олохоор одоо 3 өдөр стартап Монгол төрийн сургалтад хамтран сургалтаа зохион байгуулад өнөөдөр эцсийн шалгуултаа хийгээ явж байна. Ер нь бол энд орж байгаа багууд бол нэлээд ер нь бол өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад ер нь бол ховдын залуучууд маань сайжирсан тий бүтээгдэхүүнийхээ эцсийн бүтээгдэхүүнээ гаргасан борлуулалтаа тодорхой хэмжээгээр борлуулалтад орлоготой үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ гаргацсан юм ер нь амжилттай ер нь багуудад явж байгаа юм билээ. 2017 оноос хойш стартап арга хэмжээг хэрэгжүүлээ явж байгаа. Энэ хугацаанд нийт 59 залуучууд одоо 610 гаруй сая төгрөгийн бол стартап бодод бол санхүү дэмжлэг олгосон. Одоо өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжүүлээ явж байгаа. Одоо манай хамгийн анхны одоо стартапууд Эко гутал байна. Өнгөрсөн жилийн одоо бас бүсээ авраг тий аймагаас улсаас ч гэсэн авдаг одоо нэг уушиг брэндээ амжилттай хэрэгжүүлээд ингэ явж байгаа. Залуучууд бол энэ бол их л байгаа манай хавдууд бол. Өнгөрсөн хугацаанд стартап шалгаруулалтанд орсон 60 орчим залуусын гарааны бизнесийг дэмжин 600 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоод байгаа юм а. Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт зохион байгуулагдаж байгаа стартап ховд 2026 арга хэмжээний эцсийн шалгаруулалтанд шилдэг 18 төсөл арга хэмжээ танилцуулагдаж байна. Шилдгийн шилдгээр шалгарсан 2 төсөл арга хэмжээнд тус бүр 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтэйг дэмжих сангаас олгох бол шилдгээр шалгарсан 3 төсөл арга хэмжээнд тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг орон нутгийн хөгжлийн сангаас олгох юм а. Шалгаруулалт үргэлжилж байна.